Баянбацааны өрх мөндөд үзэгчдээ өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзнэ үү? Аймгийн засаг даргын 2009 оноос санаачлан хэрэгжүүлж буй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 11 сурагч хамрагдаж батламжаа гардан авлаа. Аймгийн засаг дарга Эрдэнэтбатар өөрийн санаачлагаар 2009 оноос эхлэн 11-р анги төгсөгчдийн дунд 100% санхүүжилттэй сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан. Аймаг орон нутагт шаардлагатай байгаа чиглэлийн мэрэгжилтэн бэлтгэх, өсөж төрсөн орон нутгаа хөгжүүлэх залуу боловсон хүчнүүдийг гаргах, өрх гэрийн боломж амжиргаанаас шалтгаалan мэрэгжил эзэмшиж чадахгүй байгаа оюунлаг сурагчдыг дэмжих үндсэн зорилгоон доор явагдаж буй тус тэтгэлэгт хөтөлбөрт 11-р ангиад үргэж шаардлагатай мэрэгжлийн чиглэлүүдээр эсэлтийн шалгалтаа өгсөн, тухайн шалгалтандаа 700-аас дээш оноо авсан сурагчид хамрагдах боломжтой юм а. Өмнөх жилүүдэд нийт 8 сурагч хамрагдаж амжилттай суралцаж байна. Энэ жил 11 сурагч эдийн засгийн статистик, хэрэглээний статистик, малын эмч, цахилгаан систем, архитектор, ойн инженер, физик электроник, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, эмзүүч, сувилхуй зэрэг мэргэжлүүдээр суралцахаар батламжаа гардаж авлаа. Батламж гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн засаг дарга Эрдэнэтбатар, аймгийн засаг дарганд хамгийн газрын дарга Ган Төмөр болон хэлтсийн дарга нар суралцагчдын эцэгчүүд хүрэлцэн ирсэн юм а. Засаг дарга Эрдэнэтбатар суралцагчид болон эцэгчүүдэд хандаж аймаг орон нутгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагын эзэд болсон хүүхэд залуустай амжилттай суралцахыг хүсэн итгэл найдвар хүлээлгэж байгаагаа хэлсэн юм а. Тэгээд мэдээж сургалтын төлбөр дааж ийн гэдэг бол маш их том мэдээж аав ээжийн маань ч гэсэн ачаанаас хөнгөлж байгаа. Тэгээд засаг дарга болон тамгийн газрын хамт олон маш их баярлж байгаагаа хэлмээр байна. Жишээлбэл одоо танаа гэр бүл аав ээжтэй нь одоо ямар ажил эрхэлдэг вэ? Амьдрал ахуйн одоо орлогын хувьд ямар байдаг вэ? Манайх бол орлогын хувьд ер нь аав ээж хоёулаа ажиллагүй. Тэгээд нийгмийн халамжаар л эндэл тэгэл хэрвээ энэ тэтгэлийг аваагүй би их сургууль сурч чадахгүй. Энэ тэтгэлийг авсандаа маш их баяртай байдаг. Одоо 3 дахь жилдээ сурж байна. Төгсөөд аймагт бүрэн дүрэн боловсон хүн болно гэдгийг хэлье. Өөрийн чинь хувьд одоо хинтийн нутгийнхаа хөгжилд ирээ залуу ямар хувийн оруулан гэсэн ирээдүйн бодолтой. Би нэг эмшүүс эмзэн чиглэлээр сурж байгаа. Тэгээд босож ирээд энэ хинтийн аймагтаа боловсон хүчнээр ажиллана. Тэгээд хинтийн аймгийнхаа төлөө тэгэл мэрэгжлийн дагавал хөрөг оруулах та. Амьдрал чинь энэ тэтгэлэг тэр нэмэр болж байна. Маш их хэрэг болж байгаа. Манай ээж аав ячнаас л мэдээж өнөлж гэж байгаа. Тэгэхэд хинтийн аймгийн засаг даргын хамт олондоо баярсан талархснаа илэрхийлье. Жил бүр хамрагдаж буй хүүхдийн тоо өсч буй тус тэтгэлэгт хөтөлбөрт ирэх жил мөн 15 хүртэлх тооны хүүхэд хамруулахыг зорж байгаа бөгөөд барилгын инженер, зам гүүрийн инженер, цахилгаан далааны инженер, ойн инженер, нийтийн хоолны технологич, хүнсний технологич зэрэг мэргэжлүүдээр сургах юм байна. Игтэйд сургуулийн сургалтын төлбөр жилээс жилд өсөж байгаа энэ үед сургалтын төлбөрийг 100% нь төлөх энэ хөтөлбөр багагүй гэр бүлийн ачааг хөнгөлж цөөнгүй хүүхдэд ирээдүй олгож байгаа нь тодорхой. Ирэх хавар дахин зарлагдах энэ хөтөлбөрт дээрх заагдсан мэргэжлээрээ сонирхон суралцах эсэлтийн ерөнхий шалгалтанд 700 оноо авч чадсан сурагчид хамрагдах боломжтой юм а. Ахмадуудын бүтээлийн үдсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Олон ой давхцаж байгаа энэ жил Монгол улсад ахмадын байгууллага байгуулагдсны 80 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Манай аймаг сар бүрийн 25-ныг ахмадын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай энэ сарын ахмадын өдрийг ахмадын ой тохиож байгаатай холбогдуулан өнгөрөгч амралтын өдрүүдэд ахмадуудын бүтээлийн үцэглэн цэнгүүнээр зохион байгууллаа. Гар урлал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, газар тариалан хүнсний ногоо гэсэн чиглэлээр явагдаж буй тус үцэглэнд бүх багийн болон зарим нэг ойрын сумдын ахмадууд өөрийн гараар хийсэн уралсан бүтээлүүдэд дэлгэн тавьсан байлаа. Гар урлалын бүтээлд ахмадууд маань шахмал түлш, чулуун сэлбэрч урлаж авчиржээ. Мал аж ахуйн бүтээлд бүх төрлийн сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнийг хийж авчирсан байна. Газар тариалангийн бүтээгдэхүүнд олон төрлийн даршилсан ногоонууд, хүнсний ногоо, байглаас нь түүж авчирсан гогод мангирч байсан юм а. Цэнгүүний үйл ажиллагаанд ахмадуудынхаа дунд авахалч самбаа, хурд хүч сорсон спортын тэмцээнүүдийг зохион байгуулжээ. 9-р сарын ахмадын өдрөлгийг олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ардын намаас зохион байгуулдаг ийм уламжлал тогтоод байгаа юм. Тэгээд энэ ёсоор энэ жилийнхээ ахмадын өдрөлгийг өнөөдөр энэ 24-нд үзэсгэлэн худалдаа, 25-нд цэнгүүн өдрөлгөө зохион байгуулахаар ингээд зохион байгуулад намаа хороо ахмадын холбоо ингээд хамтар зохион байгуулж байгаа юм. Ингээд аймгийн намаа хороо, сумын намаа хороо ингээд хамтраад бүх юма хамтарч хийж байгаа учраас ерөөсөө үзэсгэлэнд бол бүх ахмадуудыг хамруулсан. Энэ дээр бол нам ерөөсөө харгалзахгүй. Тэгээд энэ улсын их хурлын маань гишүүд дэмжиж бидэнд энэ санхүүжилт, шагналын фонд энэ юмнуудыг нь бол улсын их хурлын гишүүд маань гаргаж өгсөн.
Тэгээ бид энэ чинь аймгийн ахмадын холбооны тэргүүн Эрдэнэбаатар бид ингээд хамсраа тэргүүлэгчд нь 20 хүн 2 холбооны тэргүүлэгчд 20 хүн байгаа юм л да. Тэгээ бүгд нийлээд энэ ажлыг зохион байгуулаад тэгээд өнөөдөр үл манай аймгийн одоо төв дээр зохиогдож байсан үзэсгэлэн худалдаануудаас арай л их өргөн, арай л их олон хүнийг хамарсан ийм сайхан зүйл болж байна л да. Манай ахмадууд бол ерөөсөө юмд их идэвхтэй оролцдог, юмыг сонссол байхад ерөөсөө хийдэг, тийм их сайхан идэвхтэй. Тэгээ ахмадуудаа зохион байгуулж чадах юм бол манай ахмадууд юмд их сайхан оролцдог юм. Аймгийн засаг даргын захирамжийн дагуу 10 дугаар сарын 3-наас эхлэн дулаан халаалтыг өгч эхлэнэ. Ирэх 10 дугаар сарын 3-наас орон сууцны айл өрхүүд аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг олгох аймгийн засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотой урын зохнуудын бэлтгэл ямар явагдаж байгааг бид сурвалжсан юм а. Өндөрхан хотын халаалт дулааны бараг 50%-ийг хангаж байдаг Хинти ус компанийн хувьд өвлжилтийн бэлтгэл ажлыг бараг хангаад дуусч байгаа гинэ. Ажилчдын нүүрсний хэрэглээ зуны халуун усны халаалтын нөөцгээд жилдээ 20 мянган тонн нүүрс нөөцлөн хэрэглэдэг тус компани нь одоогоор 500 тонн нүүрс татаад байгаа ажээ. Баянхутгийн Хавтгай нүүрсний уурхайтай 15 мянган тонн нүүрсний гэрээ хийгээд татан авалтын ажил явагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 3 гэхэд 1000 тонн нүүрсний нөөц бүрдүүлэн галалгааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн тус компани Бэрхийн дулаан дамжуулах станцыг хариуцсан ажилуулдаг ба одоогоор Бэрхэд 300 тонн нүүрсийг татаад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болгоод байна. Орон сууцны айл өрхүүдэд тааламжтай нэгэн мэдээллийг дуулгахад Хинти ус компани нь өөрийн урын зохны харьяаны орон сууцны айл өрхийн хэрэглээний халуусыг ирэх 10 дугаар сарын 3-наас 24 цагаар өгөхөөр зорин ажиллаж байгаа гинэ. Харин зуны улиралд хуучнаараа цагийн хязгаарлалттай болох юм байна. Очманлай компанийн хувьд 1/3 дугаар багийн нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж байгууллага айл өрхийн халаалтыг өгдөг жилдээ 2000 тонн нүүрс нөөцлөгөө. Нүүрсээ чандганы урхаагаас авахар гэрээ хийгээд татаа авалтын ажил хийгдэж байгаа ажээ. Ийхүү холбогдох байгууллагууд ажил үүргийнхээ дагуу өвлжилтийн бэлтгэлийг ханган тогтсон хугацаанд халаалт дулааныг өгөхөөр зорин ажиллаж байна. Нэг талаас манай айл өрхүүд аж ахуй нэгж байгууллагууд дор бүрнээ бэлтгэлээ ханган цэвэр бохирын сангийн хуучирсан цоорсон зэрэг гэмтлийг засварлан хариуцлагатай байж ус алдалтаас сэргийлэн хаана хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй юм а. Халаалтыг 10 сарын 3-нд галалгаа эхлүүлэхээр аймгийн засаг даргын захирамж гарсан. За Хинти ус компанийн хувьд бол өвлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан. Гэхдээ дутуу ажлууд нэлээд байж байгаа. Манай халаалтын 1-р 100, 2-р 100, халаалтын 7-р 100 дээр тогоо сольж байгаа шинэ тогоонууд. Одоогийн байдлаар 2-р 100, 7-р 100-ны тоогоог бол тоногдсон байж байгаа. Одоо өнөөдөр нэг тогоо Улаанбаатараас гарч байна. Захиалсан тогоонууд хотод гагнагдах удаж байгаа учраас бол бас энэ ажил жоохон хойшилсан. Гэхдээ бол мэдээж энэ шинэ тогоонууд уусралдаа дуусна. За нүүрсний хувьд бол бас энэ жил жоохон оройд татан авалж жоохон оройд нөөц бүрдүүл жоохон оройтж байна. Учир бол одоо уурхаанууд бас үнийн асуудлаас болоод үн нэмэгдүүлэх санал тавьсан. Тэгээ асуудал шийдэгдэл бас түр ачтыг хүлээлгэсэн шалтгаан байгаа. За өөр бас шалтгаануудаас болоод ингээд жоохон татан авалт жоохон хойшлсон. Гэхдээ өдөр татан авалтыг эхэлсэн байж байгаа. Баянхутгийн Хавтгай нүүрсний уурхайтай манайх гэрээ байгуулад таталтыг одоо 23-аас эхлээд хийчихсэн. Өнөөдрийн байдлаар 500 тонн нүүрс татсан байж байна. Бэрхэд 300 тонн нүүрс татж байна. Бэрхийн дулааны станцд. За аймгийн төв дээр 200 тонн нүүрс татчаад байж байна. Өнөөдөр ингээд өөрчлөлт явж байгаа. 10 сарын 3 гэхэд бид 1000 тонн нүүрстэй болчих юм бол тааж нүүрсний хувьд бол ямар ч гэсэн айлтгүй ингээд галгаа эхлүүлчихнэ. Одоогийн бид 10 сарын 3-нд галгаа эхлэхэд бол бүх зугнууд бэлэн нөөц зугнуудын хувьд бид одоо томлох ажиллагаа явуулж байгаа. Энэ жилийн хувьд айл өрх өөрийн зуух бүхий компаниудыг гол сайлгаж байгаа нэгэн асуудал гэвэл нүүрсний үнийн өсөлт юм а. Өнгөрсөн жил 20,020 төгрөгөөр тонныг нь олгож байсан чандганы уурхай гэхэд л энэ жил тонн нүүрсээ 23,100 төгрөг болгож нэмсэн. Хавтгай нүүрсний уурхайн хувьд тонныг нь 25,000 төгрөгөөр үнэлж байна. Хинти аймаг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өртөө засах орны Шилэн гол аймгийн хамтын ажиллагааны уулзалт өнөөдөр аймгийн засаг даргын тамгын газрын мэдээллийн танхимд боллоо. Манай аймаг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өртөө засах орны Хөлбөмбөр, Хөх хот зэрэг аймагуудтай хамтын харилцаатай ажилладаг билээ. Тэгвэл өнөөдөр Шилэн гол аймагтай хамтын харилцаа бэхжүүлэх ажлын уулзалтыг зохион байгууллаа. Монгол улсын зүүн 3 аймаг болох Дорнод, Хинти, Сүхбаатар аймагуудтай хамтын харилцаагаа байгуулах, хөгжүүлэх, Шилэн гол аймгаас Монголын тал руу төмөр зам холбох гол асуудлыг шийдвэрлэх тус уулзалтанд Шилэн гол аймгийн захиргааны орлогч дарга Ван Зиюанаар ахлуулсан Шилэн гол аймгийн захиргааны нарийн бичгийн дарга Чао Лумин, Шилэн гол аймгийн зүүн үзэмчин хошууны намын хорооны дарга Үүлижи, Леонин мужийн Жинжээ ухтын засаг даргын зөвлөх Лю Вэй, Жинжээ ухтын далайн бомтын дарга Зэн Ли зэрэг 20-од хүний бүрэлдэхүүн яваа юм байна.
Өнөөдөр Өндөрхан хотод хүрэлцэн ирсэн эдгээр зочид маань Дадал, Норлон, Баян Адрах, Сумдар дайран тентхийн аж байдалтай танилцаад иржээ. Уулзалтанд манай талаас аймгийн засаг даргын орлогч Намсрай, Тамгын газрын дарга Ган Төмөр, аймгийн засаг даргын Тамгын газрын хилцээний дарга нар оролцож, уулзалтын эхэнд аймгийн засаг даргын орлогч аймаг орон нутгийн танилцуулгыг хүргэлээ. Мөн Шилэнгол аймгийн захиргааны орлогч дарга Ван Зиюан зорж ирсэн ажлын талаар танилцуулан аймаг орон нутагтаа сайхан хүлээж авсан аймгийн засаг даргын Тамгын газрын хамт олон талархснаа илэрхийлэн хоёр аймгийн хамтын ажиллагаа цаашид улам бэвчнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. Шилэнгол аймгийн төлөөлөгчид өнөөдөртөө багтаж Улаанбаатар хот руу гарах юм байна. Улаанбаатар хотод холбогд халбаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж төмөр зам тавих асуудлаа шийдвэрлэх ажээ. Энэхүү ажил хэргийн уулзалтанд манай аймгаас төлөөлөгч хамтран очих саналыг ч мөн дэвшүүлсэн юм а. Аймгийн гадаад харилцааны хувьд бол бас нэг шинэ хуудас нэмэгдэж байна. Юу гэвэл бид урд нь бол Өвөр Монголын урьдчилан хорны Шилэнгол аймгийн хамтаа нэг тийм төдийлөн нарийн харилцаатай байгаагүй. Тэгээд одоо Шилэнгол аймгийн захиргааны орлогч даргаар нахлуулсан. За мөн одоо тэр захиргааны санхүүгийн хэлтсийн дарга нь, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нь, тамгын дарга нь, за тэгээд дээрээс нь зүү үзэмчин хушууны намын хороон дарга, захиргааны орлогч дарга нь, тэр Жинжөө хотын орлогч дарга нь, боомтын дарга нь гэх мэтлэнгээр нэг 10 гаруй хүмүүсүүд манай аймгаар айлчилж ирлээ. За энэ айлчил бол хоёр манай аймгийг өөрийнхөө одоо Шилэнгол аймагтай цаашдаа нэгт харилцан ашигтайгаар хамтран ажиллая гэсэн ийм саналыг дэвшүүлж явж байна. Ерөн зүгээр бид манай Дадал сумаар орж Чингис хааны маань төрж өссөн газраар танилцж үнэхээр одоо сэтгэл их өндөр байна гэдгийг илэрхийлж байгаа. Тийм ч учраас ер нь Монгол улс тэр дотроо одоо хинтийн аймагт бол аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр бас хаана хамтран ажиллах ийм сайхан боломж байна. Бид ер нь энэ талаар одоо нарийвчил судлах хэрэгтэй юм байна. Та нөхөдийгөө одоо бид 10 сард эргэж одоо бүгдээр ингээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өрье. За тэгэхдээ та нар тодорхой санал юмтай ингээд очно үзээ. Бид тэгээд одоо бүхэл талаар хамтарч ажиллая гэсэн ийм л яриа хэлцэл хийгээд явж байна л да. Та бүхэндээ өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.